бидэнд толгомдсон асуудал болдог. Манай улс нь төмөр зам, автозам болон агаарын тээврийн салбарын хамтын ажиллагааг 3 дахь хөрш улсуудтай өргөжүүлэн хөгжүүлсэн эрхмийг баримлаж байгаа бөгөөд Чехийн аж ахуйн нэгжүүдтэй хамтран карго, тээвэр логистикийн шинэ шийдлүүдийг эрхлэх бас сонирхолтой байгаагаас илэрхийлж байна. Тиймээс Европын холбооны хөнгөлтийн ерөнхий системийн хүрээнд 7200 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг Европын холбооны зах зээлд гайлын татвараа гаргах боломжийг ашиглаж бизнесийн хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө хамтран ажиллахыг бас та бүхнээс хүсэж байна. Өнөөдөр Чех Монголын бизнес форумын нээлтэнд оролцож үг хэлэх завшаан тохиож байгаад баяртай байна. Хоёр талаас ийм эрсдэлтэй оролцоно гэж төсөөлөгүй гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Монгол улс хэдийгээр хүн амын хувьд жижиг зах зээл хэдий ч манай аж ахуйн нэгжүүдийн хувьд маш сонирхолтой зах зээл болсны илрэл гэж үзэж байна. Эрдэнэтийн зэсийн ордыг нээсэн Чехословакийн геологчид, Улаанбаатарын томоохон эмнэлгүүдийн нэгийг барьсан инженерүүд, цахилгаан станцуудад ажилласан мэргэжилтнүүдийг энд дурдж болно. Чехийн аж ахуйн нэгжүүд энд орон сууц барьж, дулаанаар хангаж, үйлдвэр барихаар төлөвлөж, Чех шараарыг хүртэл эсгэж байна. Ашигт малтмал хайгуул олборлолтын чиглэлээр 70 шахам жил хамтран ажилласан шигэ хөдөө аж ахуй хүнсний үйлдвэр, барилга, усны менежмент, байгаль орчныг хамгаалах, батлан хамгаалах, тээвэр зэрэг бусад салбарч хамтран ажиллах хүсэлтэй байна. Чехийн компаниуд Монголын талтай хамтран ажиллах олон боломж байна. Уул уурхай, эрчим хүч, дэд үтсийн хөрөнгө оруулалт гээд салбаруудыг юун түрүүнд нэрлэж болно. Тухайлбал Чех компаниуд ил болон далд уул уурхайн төслүүдэд ашиглагддаг тоног төхөөрөмжүүд хүртэл үйлдвэрлэдэг. Тэгэхээр бидэнд хамтын ажиллагаа хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх томоохон потенциал байна. За энэ дагуу бол Чех Туркийн ажилд оролцсон одоо энэ удаа Чех Польшийн ажилд оролцож байна. Манай компанийн хувьд бол ноолуурын бүтээгдэхүүнийг Европын холбооны орнууд руу бол гаргадаг. Ялангуяа Англи улсад бол ихэнх бүтээгдэхүүнээ гаргадаг. Сүүлийн одоо энэ 2 жилийн хугацаанд бол энэ Чех болон Польш, Герман гэсэн газруудаар бид нар бол бизнесээ өргөжүүлээд тэнд салбар дэлгүүрүүдэд нээх, бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх зорилгоор энэ ажилд оролцоод явж байна. За цагаан алт төлбөрийн хүрээнд сая бид нар бас Италид болсон фэшн шоуд оролцоод явж байна. Чехийн үйлчлүүлэгчдийн хувьд бол Чех ер нь Европын орнууд бол ноолуурыг маш их сонирхдаг. Өөрсдийнхээ цаг агаар болоо соёлтой бол ноолуур бол ялцчихгүй холбоотой. Тийм учраас одоо бид нар энд нь тааруулаад за мэдээж одоо тэр ноолуурын бүтээгдэхүүний одоо загвар хийц бол мэдээж Азийн орнуудаас бол арай өөр. Гэхдээ бид нар тэрэнд нь тааруулаад яг тохирсон үн зах зээл загвар хийцийг ингээд ингэх юм бол манай ноолуур бол ер нь дэлхийн аль ч улсад бүрэн борлуулагдах бүтээгдэхүүн. Тийм ч учраас ерөнхийдөө чинийг цагаан алт гэж хэлсэн болоо гэж бодож авч байгаа шүү.